За сайн байцгаана уу? Лайв маань эхэлсэн үү гэж байна шүү дээ. За би хөдөө орон нутгаар яваад жоохон завгүй байлаа. Лайв эхэлсэн. Юу гараад ирчихсэн. Шэр гээд хүн орж ирж байна. За би нэ жоохон завгүй ингээд киногаа гаргаад хөдөөгөр явлаа. Өнөөдөр хот руугаа буцсан. Их олон юмнаас хоцорж байна. Манайхаа орж ирснүүд нь шеэрлээд өгвөл аюу сайн байх юм. Шеэрлээд олон сонсгол. Сая Facebook үзчихсэн. Өнөөдөр 12 цагаас туулголоо хамгаалъя гэд жагсаал болж байгаа юм байна. За хотод байсан бол ёстой Google очимоор санагдаж байна. Даанч одоо зам үдэд байна. Одоо хот руу гарах гэж байна. Би байсан бол оролцол байлаа. Хамгийн түрүүнд очих байлаа. Туулголоо хамгаалах ёстой. За энэ либералуудад мөнгө өгөөд одоо биднийг нөгөө л нэг ураа авахлуул тэнэг харагдуулдаг те. Мал орк те. Нэг шинжлэх ухаан мэддэггүй хоцрогдсон бүдүүлэг энэ төр гээл доромжилдог. Яг л энэ шиг одоо туулгол бол одоо бурга шатлаа гэд голд одоо усанд өөрчлөлт орохгүй энэ төр гэж тарих угааж байна. Мөнх цэлмэг тэргүүтэй тэр нэг новшнууд. За Нямбатрын ард бол мэдээж хятадууд байгаа. Хужаа нарыг Монгол руу визгүй оруулах гэж чичрээд байгаа. Хятадууд бол Монголд хүссэн бизнесээ хийх ёстой. Хятадуудыг визгүй оруулах ёстой. Ингэж Улаанбаатар хөгжин Монгол хөгжин битгий гуцаа Нямбатраа. Нямбатар намайг 2 удаа шүүхэд өгж ирүү үсгсэн. Нийслэлийн цагтаа тэр. Азар харин нөгөө үндсэн хуулийн цэц маань 13-14-ийг худал мэдээлэл тараасан гэдэг гэр үннийг хэлсэн манифест ялт толгодог байсан. Харин тэрийг хасаад Нямбатар намайг 2 удаа ирүүгийн цагтаа өгсөн байсан. Тэр хэрэг нь хаагдсан. За энэ хов хүний өш хонзон биш ээ. Нямбатрын ард бол хятадууд байна. Хятадууд маш өндөр санхүүжүүлж байна. Туулголын бургасыг хятад туулгол дээгүүр зам тавина гэдэг бол ерөөсөө байж болохгүй юм. Бид нэр туулголоор одоо оролдож огт болохгүй. Би хэлээд байгаа шүү дээ. Богд уулыг нүхлэхээр төгжрөл арилах гэдэг юм. Юу гэсэн үг юм? Энэ дархан цаазд монголчууд уул усаа хизээнээсээ шүтэж уулаан дахиж уул болгон маань өөрөө савдагтай. Өөрийн гэсэн эзэнтэй, лустай. Энэ учиртай шүү. Энэ зүгээр нэг мухар сүсэг биш. Ингээ одоо туулголыг нүхлэнч гэдэг юм. Богд уулыг нүхлэнч гэдэг юм. Туулголын дээгүүр хурдны зам тавихаар Улаанбаатар ингээд төгжрлөгөө болчих гээд байгаа юм шиг. Нэг ийм худлаа юм өрөөд ингэж худлаа шатгаа болмоор байна. Энэ оюун эрдэнэ, дан хоёрын эрдэнэ Нямбатар эднэрийн санаачилсан тэр 14 мега төслгээд нь шүү дээ. Ерөөсөө би удаа хэлж байгаа. Төрөөс төрсөн тэр бомтонгууд. Ерөөсөө энэ гадаадын төслүүдээс л мөнгө иддэг. Эндээс л асар их хэмжээний санхүүжилт авсан байдаг. Энэ бол ганцхан манад биш. Дэлхийн хөгжил буурай Шри-Ланкаас ахуулаад Индонези маань урагшаа ингээл зүүн өмнөд Азийн хөгжил буурай улсууд Камбож, Лаос, гэд бүгд тийм байсан. Эдний олигархууд баян ядуугийн ялгаа ингэж л эхэлсэн. Төрөөс мөнгө идэхдээ төсөл амар гой төсөл ярьдаг. Тэгээд тэр төсөл нь асар өндөр олон тэр бом их 80-ийн санхүүжилттэй байдаг. Эндээс л мөнгө иддэг. Тэр Улаанбаатар хотыг 14 жижиг хот болгоно юу хуцаад байгаа. Би хэлсэн шүү дээ. Улаанбаатар хотыг 14 жижиг хот болгох юм бол шилжилт хөдөлгөөнөөр болно. Бидний хороо, байршил бүх хүний хаяг солигдно. Ингээд Улаанбаатар хотод баг худлаа ярьдаг хүнд одоо энэ нарийн тоо байхгүй шүү дээ. Баг 2 сая хүн амьдарч байна. Тэгвэл явж байгаа машиныг л тооцоход. Тэгэхээр энэ олон хүн бужигнсан юм болно. Асар их бужигнаан болонгууд энэ дан хоёрын эрдэнэ Нямбатар эднэрийн далбаан дор орж ирсэн улс төрийн хамгаалтад орж ирсэн энэ хужаа нар Монгол улсын иргэн болоод хаяг байршил нь тодорхой болчихно. Хаягаад одоо хаягтай болно гэсэн. Нийслэлд хаягтай болох гэдэг шүү дээ. Энэ бужигнаан дундаас энэ Улаанбаатар хотод байгаа нь язгансан олон хятадууд чинь хаягтай болох гээд байна. Монгол улсын иргэн болох гээд байна. Энэ бол том үмэн шүү. Тэгээ одоо энд байгаа хятадуудаа хаягжуулах Монгол улсад одоо бүтгэх ийм том үмэн болно. Тэгэхээр Улаанбаатар хотыг 14 хувааж болохгүй гэсэн.
Яг энэтэй адилхан би туулголыг бол хамгаална. Амиараа хамгаална шүү. Туулголын бургасыг хядаж, туулголын дээгүүр хурдны зам тавина гэдэг бол үлгэр. За ийм ингэж хэллээгээд би орк болдог бол орк болъё. Ийм хэлээд би одоо шинжлэх ухаан ойлгодгоо мал болвол би болъё. Дуртаяа намайг мал гэж дуудаж болно. Дуртаяа намайг та нар орк гэж дуудаж болно. Туул голыг л хядчих юм бол бидний ундны усанд маш том өөрчлөлт зохилтууд бий болно. Энэ олон хүнийг ийм том хотыг ундаалж байгаа тийм хэдэн мянган жилээрээ шүтэж ирсэн хатан туулаа хамгаалахгүй болохгүй. Ингээд хатан туул ширэгчүүл яа хар сайр үлдүүл яа тийм үстэй. Эний чинь дагаад ямар их ногоон байгууламжууд одоо энэ цэцэрлэг маш олон юм устдаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ 12 цагаас Сүхбаатарын Талбаатар болж байгаа залуучуудад дэмжинэ. Энийг одоо Монголын төрч дэмжих ёстой. Буруу юм. Монголчууд айгүй тийм зүн совинтой хүмүүс шүү дээ. Монголчуудын одоо нэг үг өгдөг шүү дээ. Би монгол хүнээс харуул ухаанд итгэдэг гэдэг зориг хэлсэн. Энийг зоригч хэлээгүй. Энэ бүр эрт байсан, эртнээсээ байсан үг. Энийг л зориг зүгээр хэлээл тренд болгоцсон шүү дээ. Би ч гэсэн монгол хүнээс харуул ухаанд итгэдэг. Тэрнээс гадна би монголчууд ч нэг юм байглаасаа нэг юм ёрын нэг живүүн зүн совинтой болсод болохгүй юм мэдэрдэг. Хичнээн шинжлэх ухаан мэдэхгүй, хичнээн боловсралгүй, заяа бичиг үсэггүй ч байсан монгол хүний зүн совин бол тулцсан байхгүй. Амар зүн совингийн мэдрэмжтэй. Үнэхээр зөв юм бол монголчууд дэмжинэ, чимээгүй чаднаа. Болохгүй гэдгийг мэдж байгаа учраас л монголчууд энэ болохгүй л гэдэг. Тэрнээс биш хин нэгний санхүүжилтээр ч юм уу болохгүй гэж хэлгэнгүүд энэ хүмүүс болохгүй гэдэг юм биш. Бүр адгийн тэнэгч энэ бол айгүй элементарны айгүй тийм хөнköön ойлгочгоор юм багхгүй. Туул голын эргэн тойрны бургасыг хядаад тэгээ тэнд одоо маш том хэмжээний байгууламж явагдана, үйлдвэрлэл явагдана. Тэгэхээр тэнд ямар том хор хохирол гарах вэ? Зөвхөн бургас хядаа зогсохгүй. Энд маш их бодис орно. Тэм одоо цемент зуурна, тэм цементийг хатаадаг бодис. Тэрийг одоо хатаагчтай. Тэр хатаагч бол цементийг одоо нойтон газар, чийгтэй газар маш хурдтай хатаадаг юм бол химийн асар муухай хортой бодис байдаг. Өвөл хөлдөөдгүү цементийг тэ тэгээ бороонд айгу хурдан хатаадаг, ус чийгтэй орчинд маш хурдан цементийг хатаадаг амар хүчтэй хор байгаа. Энэ хорыг одоо тэр чийгтэй орчин шүү дээ. Намагтай чийгтэй голыг голдрол ухаж ингэж том багнууд цуурлуулна. Энэ ганц багны асуудал биш. Хэдэн зуун ийм баган том бүдүүн багнууд усна. Энэ бүгд цементээр усна. Тэгэхээр тэр цементийг чийгтэй орчинд хатаахын тулд асар хүчтэй химийн бодис хийж. Энэ химийн бодис хөрсөндөө шингэнэ. Ингээд тодорхой хэмжээний хордлож явагдана. Тэгэхээр Нямбатар яагаад ингэж чичрээд өөрийгөө хамгаалаад байна гэхэлэр хятадуудаас мөнгө авсан байна гэдэг писта. Гайч. Өчигдөр өчнөө залгаад уцаа авахгүй байсан. Яг хүн лайв хийж явах пистач залгаад ах. Ингээд нэг цаанаасаа нэг юм гайтай. Тэгэхээр ийм байх шүү. Ямар ч үнээр хамаагүй. Туул гол гэдгийг та нар тусгаар тогтнолгээл ойлгож байгаа. Энд монголчууд ажиллахгүй. Монголын залуучууд ажиллахгүй. Дан хятадын барилгачд орж ирнэ. Хятадын барилгачд орж ирнэ. Зүгээр энэ гүүрний асуудал биш. Зүгээр нэг замын асуудал биш. Энэ тусгаар тогтнолын асуудал яваад байна. Энэ хараа маш олон хятадууд орж ирнэ. Энэ туулын гүүрийг барих гэж. Хятадын том компанитай л ярьсан байна. Маш олон хятад ажилтнууд орж ирнэ. За тэгэнгүүт би бүр нарийн юм яриа заяа. Бүр Хуамын хүүсийн тэнцвэрт байдал Хуамын нөхөн өржгөөтэй ч холбоотой. Яагаад? Хуамын эрүүл мэндтэй холбоотой. Би түрүү хэлсэн. Тэр олон 100 мянган тэр хурдны замыг доороос ингэж тулж байгаа том бетонууд чийгтэй газар маш хурдан хатдаг бодис юм. Цемент рүү. Энэ бол химийн бодис. Энүүгээр тэр Монголын хөрс тэр химийн хоронд хордно. Нэг. Хоёрдугаарт бөөн хятадууд орж ирнэ. Битүү хятадын замчд орж ирнэ. Бүгд ажиллана. За тэгэнгүүт Монгол улсад нэг эрэгтэй хүнд 5 эмэгтэй хүн оногдож байгаа.
Хүү амын хүүсийн тэнцвэрт байдал алдагдсан. Эмэгтэйчүүд нь маш олон. За нөгөө хятадууд дуруучин нөгөө бүх султай хүүхнүүд чинь бүгд гүгөө очиж. Нөгөө биеийн үнэлэгч нар чинь бүгд гүгөө очиж. Нөгөө хятадууд чинь худалдаа авахч нар болоо ирж чинь хүүхнүүдийг. За эндээс болоод хятад хүн дурлцсан зөндөө хүүхнүүд гараад ирнэ. Ингээ ирлээ цөрлөө зууд бас дахиад хурдаа нэмнэ. Монгол цус, монголчууд цэвэр байх ёстой шүү. Хойно 180 сая хүн Орос байна. Дэлхийн супер хүчтэй гүрэн. Урд тэр бун 600 сая хүнтэй дэлхийн супер орн хятад байна. Энийний дунд маш цөөхөн хүн амтай. Хүү амын хүүсийн тэнцвэрт байдал алдагдсан. Хүү амын нөхөн үржихүйд маш ноцтой зүртэн юу үүсцэн. Цус ойлтолд явагдсан. Монгол үндэстэн маш эмзэг байгаа. Цусны хувьд ч тэр, оюун санааны хувьд ч тэр, тийм үү? Хүмүүжлийн хувьд ч тэр, боловсролын хувьд ч тэр, дэсвэр дэвчээрийн хувьд ч тэр, хөдөлмөрлөх чадварын хувьд ч тэр, ухамсарын хувьд, ёс зүйн хувьд маш дорой байдалтай байгаа бид нар. Энийг ойлгох ёстой. Бид нар хүлээн зөвшөөрөхгүй болохгүй. Тийм учраас энэ талбай дээр байгаа одоо 12 цагаас жагсна гэж байгаа залуучуудыг бүр 100 биш 1000% дэмж. Завтаа бол бүгдээрээ оч. Хүү хаа гэд одоо туулаад аврыг. Энэ туулын ард зүгээр хурдны зам биш шүү. Энэ төгжрлээр далимдуулж. Тийм л юм бол та нар анханасаа замаа өргөн тавихгүй яасан. Тийм л юм бол бодлогоор газраа өгөхгүй яасан. Зай завсаргүй байшин газраа худалдаж хахуултаад үе нийслэлийн засаг дарга нар дандаа газраа зарцсан. Тийм үү? Дандаа авилга албан тушаалын хэрэгтэй. Дандаа юу яадаг? Бусдад давуу ирэх байдал үүсгдэг. Дандаа танилтал найз нөхөд ах дүүгээрээ газар худалдаад авчихсан. Ингээ битүү шихэд чигээд ингээ төгжрөл үүссэн. Тэгмэл юм бол та нар жолооныхоо дүрм зүүн дүрмтэй шүү дээ бид нар. Тэгээ яагаад дандаа баруун үрэлтэй машин ингэж тоо томоор ингээ оруулж ирээд байгаа. Замын хөдөлгөөн нь зөв дүрмтэй. Зүүн талдаа өрөвтэй машин унах ёстой. Тийм биз? Тэгсэрнэ дандаа баруун өрөвтэй буруу солгоо өрөвтэй юм машин оруулж ирээд идэг. Тэгвэл та нар 2015 оноос өмнө үйлдвэрлэсэн хойш үйлдвэрлэсэн дандаа зүүн өрөвтэй машин оруулж ирэлтэй. Ихтэй хужаа машин биш шүү. Солонгос машин, Япон машин оруулж ирэлтэй зүүн өрөвтэй. Тэгээ энэ замбраагүй нэг хүн 20-30-аар машин оруулж ир зараад байгаа. Нэг хүн 2-3 машин унаад байгаагаа л тогтооч очтой. Зөвхөн зүүн өрөвтэй машин нийслэлийн хөдөлгөөнд оролцсноо. Бидний Монгол улсын замын хөдөлгөөний дүрм зүүн эмч яах вэ? Зүүн эмчин дүрмийнхэн дагуул явъя л да. Тэгээ бүгдөө ингээд зүүн дүрм зөв дүрмтэй ирнэ буруу өрөвтэй машин унтсан. Тэгэл гүйц дөрвөл гэл ингээд бай нунаа чи машин байна уу? Машин хардаа машин ирж гинүү гэл ингээд айгүй ядаргаатай. Энийг л болчихооч дээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол өнөөдөр нэг машин асахад 240 гаруй төрлийн химийн бодис яндангаас нь ялгардаг. Нэг машин асахад 240 гаруй төрлийн химийн бодис машины яндангаас ялгардаг. Тэгээ ингээ 20 жил болцсон машинууд. Энэ 20 жил болцсон машинууд чагсаалаас нь гаргаж ийм машин оруулж ирэхэ болчихооч. Тэгээ зөвхөн зөв дүрмээр л явъя л да. Зүүн өрөлтэй машин нийслэлийн хөдөлгөөнд л орол доо. Тэр буруу өрөлтэй машинууд нь аймагуудаараа хөдөөгөрөө байд юм байгаа. Ядаж нийслэлдээ зөв дүрмээрээ явуулчих. Тэгвэл энэ төгжрөл чинь байхгүй болчихно. Туул голын бургасыг хядна. Хэдэн 10 км хядах уу? Хичнээн юм хорт өдстэй баг нь босох уу? Хэдэн мянган хятад орж ирэх үү? Туул гол ширгэн. Улаанбаатар хотын 2 сая хүн уух усгүй болно. Хөрсөн бохирдно. Энэ үр дагавар нь амар их хортой. Маш муу концепц. Энэ бол маш муу төсөл. Монгол улсын тусгаар тогтнолын баг эсрэг төсөл. Энэ зүгээр нэг нийслэлийг төгжрлгүй болох гэдэг юм биш. Туул голын бургасыг ядаад нэг ганц хурдны зам тавьж харал төгжрлгүй болох гэдэг юм. Юугээ шаагаад байгаа. Одоо тэр нэг мөнх цэлмэг гадаадаар аялаад байдаг. Энэний цаатлын одоо хүмүүс алга ташаа шаагаад байдаг. Мангар их олсоор явдаг. Одоо энэний хорн илэрж эхэлж байна. Мөнх цэлмэг юу гэж ярьж байгаа нэхлээр Нямбатрын гар хөл. Бас Нямбатраа санхүүждэг. Дээр нь либерал. Мөнх цэлмэг юу гэж гарч байгаа нэхлээр ийм ядуу. Монгол шиг сайхан улсалга. Та нар битээ давраад бай. Монголчууд ямар гоё аз жаргалтай амьдарч байна гэдэг. Бүр хамгийн адгийн ядуу, хамгийн новшин улсуудаар явна. Тэгээд лайв хийн. Лайв хийгэнгүүтээ монголчууд ямар жаргалтай юм бэ? Монголчууд ямар гоё эрхчлөөтэй юм бэ гэд та нарын тархийг угаагаад эхэлсэн. Та нар алга ташаа шаагаад.
хамгийн лалрын хоногийн хоолгүй, ажилгүй, мөнгө нь бүр цааснаас доор болцсон новшин хоол ундгүй үлсэг хагас үлсгэлэнтэй ийм газруудаар явж лайв хийгээл дайм бата байлдаантай мөргөлдөөнтэй ийм газруудаар яваал. Тэгэл лайв хийгээл аялал ингэж амьдэрч байна. Монголчууд ямар гоё цатгалаа юм бэ? Монголчууд ямар гоё юм бэ? Монголын төрийн бодлого ямар сайн юм бэ гэж шаагаад идэг. Тэгээ нэг мөнгө цэлмэг нийтийн гар хөлтөө одоо Нямбаатрыг зайлуулаач. Энэ Монгол улсын ерөнхий сайд Зандан шатраа. Та нар ямар яриатай болоод ямар авлагатай та нар хинээс Нямбаатраас хэдэн төгрөг авсан болоод энэ үнэгээ хаацалаа байлгаад байгаа. Аа? Нэг л их зам тавьсан би ч байсан тавьж штэ тэрийг. Аа? Нэг л их боржуур сольсон. Нэг л их зам тавьсан би ч тавина. Намайг нийслэлийн засаг даргаар тавьчих. Би бүр алаадгүй. Надад айгаад ахын байхгүй. Хорогдоод ах тийм их хөрөнгөч байхгүй надад. Намайг нийслэлийн засаг даргаар тавьчихтаа би нэг замыг яаж тавьдгийг нь яаж төгжрлөгөө болгодгийг нь үзүүлээ л та. Би сарын дотор төгжрлөгөө болгоно заяа. Ард түмэн яаж босч хамаахгүй. Монгол улсын хуулийг дагж байгаа юм бол зөв өрүүлтэй машин явна. Яага буруу өрүүлтэй машин орж ирч зөв өрүүлтэй газар яваад байгаа. Та нар Москвад яваад үз. Орос оронд яваад үз. Европоор яваад үз. Америкт яваад үз. Та нар хятад руу яваад үз. Хуулиа яаж чангад барьж байна? Баруун өрүүлтэй бол баруун өрүүлтэй машин, баруун дүрмтэй бол баруун өрүүлтэй машинаа л барина тэр улсууд. Зүүн дүрмтэй бол зүүн өрүүлтэй машинаа л барина. Яг хуулийнхаа доор тэр машинаа барина. Гэхдээ дуртай машинаар бол баруун солгоогоо унаал. Тэгээ энэ хэрээрээ аваар бас нэмэгдээл, хүний аим өргөдөл, хүүхдүүд өргөдөл, хүн дайрал мөргөөл, нэг машин гүйс дөрүүлэхэл хажуудлага үнийг гуугаал. Энэ машин ирж гинүү зүрх гэсэ машин байна хардаа ингээд харж чадахгүй энэ талдаа суучлаар чи яаж энэ тал харагдах юм? Эсвэл замын хөдөлгөөнийхөө дүрмийг өөрчлөөд буруу болго. Тэгээ нэг ийм заваа талбай дээр байгаа залуучуудаа зөрөгтэй байгаараа. Одоо наадвал чи цагдаа магдагаа гаргаж та нарыг тарах гэж оролдохгүй. Би байсан бол хамгийн түрүүнд очимоор байна. Нямбаатар зайлаа. Энэ ямар авцаатай болоод ямар барьцаатай болоод ингээд нийслэлээс ундгүй юм бэ? Хятадууд ч гэсэн заяа. Хятадууд ч гэсэн зөв. Япончууд ч гэсэн зарим хотууд нь тийм. Америк бол тэр чигээрээ зөв. Заяа гэсэн Орос Монгол хоёр л зөв шаач. Америк зөв штэ. Зөв өрүүлтэй штэ. Хятадууд зөв штэ. Зөв өрүүлтэй тэр чигээрээ. Солгоо машин байхгүй. Бурууталтай өрүүлтэй нэг ширхэгч машин байхгүй заяа. Америкчууд зөв өрүүлтэй штэ. Америкаас орж ирсэн бүх машин зөв өрүүлтэй орж ирж байгаа штэ. За ийм байна. Ингээд Нямбаатрын эсрэг нэгдэж байна. Нямбаатрыг зайлуулъя. Нэг хэдэн зам тавингуудаа тэрийг ястаа амар сайн ажиллаа хийж нэгэ шаацсан. Наа чин зүгээр өнгөлөн далдалт. Зүгээр шоу. Хинч байсан тавина. Нямбаатрын халааснаас мөнгө гарч тавиад байгаа юм уу? Нямбаатар лаг баян би монголчуудад зориулаад монголчуудад хайлттай ийм хийгээд байгаа юм уу? Битээ андуураараа. Хинч байсан замыг чинь тавих хэрэгтэй. Татвар төлөгч бидний мөнгө. Бидний мөнгөөр гараа угааж байгаа. Бидний мөнгөөр зам тавьж байгаа. Нямбаатар тавиад байгаа юм биш зөө. Нямбаатар сайн ажиллаа хийж ин ч шиг шаагаад хэдэн тороолууд худалдаад авсан, хэдэн сайт худалдаад авсан. Тэрүүгээрээ бас тарих угаах хэрэгтэй тий. Манайхын шеэрлээд өгөөрэй. Талбай дээр байгаа залуучуудаа дэмжиж. Туулгалаа хамгаалж байгаа бүх хүнийг дэмжиж. Завтай нь одоо бүгдээр оч. Монголчууд ямар хүчтэйгээ харуул. Туулгалаа хамгаалъя. Аврыг. Туулын хэдэн бургасыг бид нар тариагүй юм аа. Байгалийн өөрөө тэр бургасыг чинь тарьсан. Та нараас асууя. Та нар юун дээр туулгал дээр очиод ганц бургас тарьж үзсэн юм уу? Туулгал өөрөө амьд байх гэж амьд тэмцэж байгаа. Өөрөө амьд үлдэх гэж өөрөө тэр бургасыг дижиж итгэж ургуулсан. Ойлгож байна уу? Байгаль ээж өөрөө тэр бургасыг чинь тарьсан. Одоо бүр хядаад дээр нь хідэн хужаа нэр ирж хээж баагаад хоолныхоо шавхрууг асгаад хужаа архиа уугаад Монгол хүүхнүүд гусаад тэн жаргалын хужаа нарын бөөгнөрсөн жаргалын орн болох юм байна л да. Энийг бити орк гэж бод. Энийг бити мал гэж бод. За юу. Энэ бол байгаль дэлхийдээ хайртай нүүдэлчдийн зам. Байгаль ихэ хамгаалж байгаа. Уул усаа хамгаалж байгаа монголчуудын зүн совин. Ойлгож байна уу? Тэнэгдэн тэгээгүй. Монгол хүмүүс амар мэдрэмжтэй.
болохгүй юмыг айгүй хурдан ойлгочтой. Гадаадын шиг ингээд урдаас нь яагаад гэдэг. Энэ болохгүй гэд монголчууд шууд мэддэг. Болж байгаа юмыг бол энэ болж ийн гэж шууд мэддэг. Ийм зүн совинтой ард түмэн заяа. Туулголоо хамгаалах ёстой шүү. Туулголоо аврах ёстой. Тэндээс нэг ширхэгч бургас тасдуулах ёсгүй. Нэг ширхэгч бургасыг тэндээс хятадуудын гарт өгөж болохгүй. Цаадуул чи монголчуудын толгой гэж бодож хүнхийгээ зууж байгаа хятад туулын бургасыг. Хатан туул гэж хизээнээс нэртэй шүү. Хатан туул. Хатан туулаа хайрлах ёстой. Хатан туулаа хамгаалъя заяа. Нямбаатрын ард хужаанар байгаа. Би өмнө нь би Нямбаатрыг хятадуудаа санхүүжилт аваад байна. Оюун эрдэнэ амар хэсгэлэнгээ өмөрөөд хятадуудаас авсан санхүүжилтээ шилэн цогоогоор дамжуулаад. Шилэн цогооч ноотой. Шилэн цогоо улстай лалрын улгаач шүү. Тэгээ энэ нэг юм хэсэг бүлэг улгаачуудын эсрэг монголчууд нэгдмээр байна. Хэдүүлээ ингээд нэг нэгээр нь ч гэсэн энэ улгаачуудыг зайлуулж хагаад улс орноо аварчмаар байна шүү дээ, тийм үү? Нямбаатрыг ухвал их юм гарна да. Нямбаатар мэтээ улгаачууд намайг одоо 2 удаа цагдаад өгөж нийслэлийн цагдаад өгсөн байсан. Нийслэлийн засаг даргын шууд удирдлагын доор нийслэлийн цагдаа байдаг. Тэгээ Нямбаатар засаг дарга одоо намайг 2 удаа цагдаад өгөж ирүү үүссэн. Тэгээ азар харин үндсэн хуулийн цэцэд би баярлж байгаа. Үндсэн хуулийн цэцэд хэрэгсэхгүй болгосноор харин миний хэрэг хэрэгсэхгүй болсон. Энэ хувь хүний өс онцон биш шүү. Улс орон тусгаар тогтнол эсрэг. Би Нямбаатар гэж хүнийг ёстой мэдчихгүй юм байна зөө. Тэгээ Нямбаатар зайлмаар байна. Одоо хайцгүй лээ. Болцсон уу? Тэгээ Нямбаатар гэсэн улгаачийг зайлуулмаар байна. Маш хурдан зайлуулах хэрэгтэй байна. Одоо ерөөсөө эн чинь факт шүү дээ. Яахлаараа тэр ингээд дур мэдээд монголчууд дургу байхад Монгол улсын нийслэлийн дундуур урсж байгаа хатан туулын маань одоо бүр тоглоод бүр давраад бүр болт юм байна гэдэг амтшаад одоо бүр монголчуудын ундны усаар тоглож штэ. Усгүй бид нэр хичнээн тоон алт байгаад яах юм? Хичнээн тоон алмаз байгаад яах юм? Усгүй бид нар хийн. Усгүй юу болох юм? Монгол улсын нийслэлээр тоглож эхэлж штэ одоо. Усгүй энэ чинь нийслэл байхгүй штэ. Оршин тогтнол ямар ч үндэсгүй болно штэ. Усгүй бид нар яах юм? Дэлхий одоо усны нөөцөнд орж байна. Африкийг хар. Африкийн ард түмэн мөнгө гуугаад байна уу төрөөсөө? Хоол гуугаад байна уу? Хувцс гуугаад байна уу? Үгүй штэ. Африкийн ард түмэн төрөөсөө юу гуйдаг гэж усал гуйдаг. Тэрс ус өгөөч л гэдэг заяа. Энэ юутай холбоотой? Усаа сэргээсэн, усаа байхгүй болгосон. Тийм биз? Дээр нь юу яасан? Ураан ашигласан, ус нь хордсон. Одоо ураан ашигласан бүх газруудад нь битүү хүний сэг, мал амтны сэг. Ерөөсө төмпөн барьчаад усгуугаал гүгээд идэг. Усгуу болгоцсон шүү дээ. Тэгэхээр одоо Монгол улсын нийслэлийн маань одоо энэ улгаас усгуу болгох юм шүү дээ. Хідэн бургас тайрдаг, урсгалд нөлөөлөхгүй. Голд ерөөсөө хамаа авахгүй. Тэр мөнгөцөлмөг гэж нэг улгаач чинь бас юу гэлээ бургас тарих ямар амархан гэж нэг бургас зоогоод услаад ахтал урагчдаг. Бургас хамгийн урд ургадаг ч шиг. Юу хуцаад байгаа эднэр. Өөрөөсөө ганц хэрэг бургас тарьсан юм шиг туулын ирэг дээр байгаль ээж өөрөө амьдрахыг хүсэж дээ шүү дээ. Байгаль ээж өөрөө амьд үлдэхийн тулд өөрийгөө ойжуулаад байна. Өөрийгөө ногоон байгууламжаар хүрээлүүлээд байна. Хэрвээ байгаль ээжэд мод хэрэггүй байсан бол хатан туулыг дагаж тэгж их бургас ургахгүй шүү дээ. Хэрэгтэй учраас байгаль ээж өөрөө модод харилцсан. Одоо тэрийн хятадас нь хэдэн хужаа орж ирж хурднаа зам барих юм гинэ. За ийм байх шүү залуучуудаа. За тэгээд хатан туулаа хамгаалъя. Би хатан туулыг хамгаалах талд байгаа. Ойлгож байна. Хатан туулыг хамгаалах талд байгаа. 12 цагаас туулыг хамгаалах, туулголоо хамгаалж аврыг гэж байгаа хөдөлгөөнийг толгоолж байгаа хүмүүстээ бүгдэнд нь амжилт хүсье. Монголчууд идэвхтэй байгаараа, Улаанбаатарчууд идэвхтэй байгаараа яг энүүгээр нь далимдуулаад Нямбаатрыг огцруулах ёстой. Нямбаатрыг огцруулах жагсаалыг зохион байгуулвал би бүрстэй дөрвөн мөчөө өргөө дунд нь хорилоо зогсон шүү заяа. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай.
худалдаан зөвхөн шонхрууд нисnэ.